байцгаана уу эрхэм мэдээд үзэгчтэй. Фрим подкастын маань таны мэдхийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид нар өмнө нь бол баруун болон өмнөд Африкийн тухай ярьсан. Өнөөдөр бол зүүн Африкийн тухай, түүх, соёл, нийгмийн бүтцийн тухай ярихад бэлэн болсон байна. Ингээд дэлгэр хоттой энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За мөн үзэгч болон сонсогч нартай өдрийн мэндийг хүргэе. За тэгээд Африкийн түүхийн талаар, соёлын талаар одоо нэвтрүүлэг бэлдээд бид нэр зүүн Африкт ирсэн байна. За зүүн Африкта одоо соёл иргэншил одоо төр тулсаа мандуулж байсан хамгийн одоо эртний улс болох одоо Этиопийн эзэнт гүрнийг бол сонгож авсан байна. За 3000 гаруй жилийн түүхтэй одоо энэхүү одоо соёл иргэншил нь бол хүн төрөлхтний өлгий гэж нэрлэгдэх газраас эхэллээ. За тэгэд одоогийн одоо Этиоп улсаас гадна за тухайн улс нь бол Африкийн одоо шуун дээр буюу Horn of Africa гэдэг хамгийн зүүн хэсгээр байгаа Сомалийн хойгч гэж нэрлэдэг. За энэ газар бол одоо Сомали улс, за Жибути улс, за Этиоп улс, за мөн Эритрей гэмтийн одоо улсууд бол оршино. За энд төвлөжсэн юм улс. За тэгэхээр Этиоп бол Африкийн зүгээр нэг улс бол биш юм аа. За Африкийн дээвэр гэж одоо нэрлэгддэг буюу маш өндөрлөг газар оршдог. За мөн нийгэм соёлоороо ч гэсэн бусад Африкийн улсуудаа бол тэргүүлдэг, манлайлжсэн ийм улс байгаамаа. За тэгээд газар зүүн байрлалын хувьд гэх юм бол улс маань бол ихээхэн үржил шинтэй газар бол оршино. За тэгээд энд бол ялангуяа Африк бол тектоник хавтангийн их том хоёр хагарал дээр бол оршдог. За энд бол мэдээж үржил шинтэй хөндий нууруудыг ингэж үүсгэсэн байдаг. За мөн түүнээс гадна Этиопийн тэгш өндөрлөг гэдэг одоо газар зүүн рельефийн тогтц байдаг. За энэ бол ойролцоогоор 70 түвшнээс дээш 2000-аас 4500 м өндөр оршдог. За энэ тогтц нь бол бусад эзэнт гүрнүүдээс одоо хамгаалсан байгалийн цайз болж өгдөг л дөө. Тийм учраас олон зуун жил турш төр тулсан зөвхөн ингээд явж байгаа ийм улсын талаар ярина гэж. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал биелэх ёстой зүйл бол датас юм. За миний туршлагаас харахад глобал датас юм тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал датас юмтай хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал юм. Бид нар бол мэдэн шүү дээ. Хүн төрөлхтөн хизээ үүссэн бэ? Homo sapiens хаана үүссэн бэ? Хизээ одоо бичнүүд хоёр хөл дээр явж эхэлсэн бэ гэдэг одоо ийм судалгаанууд бол байдаг те. За энд бол археологийн хамгийн одоо чухал голдвруудын нэг бол Этиоп улсын Афар гэдэг хөндөд олдсон. За энэ бол эртний Австралопитек хүний үлдэгдэл ясны үлдэгдэл байсан. За 1974 онд археологчид бол 3.2 сая жилийн настай эмэгтэй хүний арга хэсэг олоод за тэрийг болохоор Люси гэж нэрлсэн. За харин одоо нэг Этиоп хэлээр болохоор Динкинеш гэж нэрлсэн юм байна. За энэ нь болохоор чи бол гайхамшиг гэдэг нэртэй ийм. За энэ нь бол хамгийн эртний одоо хүний арга хэсэг одоо олсон ийм олдвол болсон. Монгол улсад маань бол хамгийн эртний олдвор бол 800 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний одоо авлын хэсэг арга хэсэг болсон байдаг тийм ээ. За мөн одоо гадаргын усны хувьд бол Нийл мөрөн бол их авнаа урснаа. За нийл мөрний тэр тусмаа Blue Nile буюу одоо цэнхэр нийл мөрний одоо амийн их үсэг гэж нэрлэгддэг. За нийл мөрөн нь бол тэр жигтэй одоо Африк твийг бол хөндлөн гулд явдаг. Дэлхийн хамгийн урт голуудын нэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ өндөрлгөөс мэдээж гол горих бол их авдаг учраас одоо нөгөө Этиопийн тэгш өндөрлгөөс их аваад за тэгээд маш олон улс үндэстнүүдийг тэтгдэг байх нэ тийм ээ. Тэгээ хойшоогоо одоогийн Александрийн хотын ойролцоо Каир хотоор дайраад тэнд Дельта үсгээ цаашаа явдаг. За тэгээд нөгөө Египтийн соёлын иргэншлийг бол ингэж тэтгдэг байсан юм байна. За тэгээд энэ улс нь бол бусад одоо Африкийн улсуудтайгаа харьцуулах юм бол тийм хөгжим халуун өрөөсөө биш юм байна. За харин одоо өндөрлөг газартаа бол их сайхан сэрүүн тааламжтай юм уур амьсгалтай ийм байснаар за одоо нөгөө соёл иргэншил тогтвортой хөгжих нөхцөлийг бол бүрдүүлсэн. За тэгээд хоол ундааныхын тал руу орох юм бол бусад Африкийн улсуудыг бодох юм бол хавгүй өөр хоол ундааг хэрэглэдэг. За ялангуяа теф гэдэг одоо энэ араб буудааны гурилын нэг хэлбэрийн буудаа ахтай маш жижигхэн ийм ширхэгтэй ийм үр тариа бол байдаг. За энийг бол тарьдаг. За мөн одоо үндснийхээ хоол инжера гэж нэрлэгддэг юм талхандаа хэрэглэдэг гол хоолнд нь ордог. За түүнчлэн за Этиоп улсыг одоо манай зарим сонсогч нар мэдэх бах. Кофений эх орон. Кофе арабика гэдэг одоо кофений мод одоо Этиопд маш их ургадаг. За энийг бол кафа мод их өргөнөөр тариалдаг байх нэ. Хүмүүс бол ингээд кофений брэндүүдийг харахад ингээд кафа гэсэн байх юм бол энэ Этиоп улсаас иржээ гэж ойлгож болно гэж. За тэгээд мэдээж одоо тухайн улсын талаар хэлж байгаа учраас түүхийг нь сөхж үзэх хэрэгтэй. За тэгээд Африкийн түүх бол
ямагт одоо маш сонирхолтой одоо сэтгэлийг маань хөдлөгдөг л доо. Тэгээд ялангуяа Этиопийн түүхийг ингээд судлаад ингээд явж явах үед бол маш олон 100 жилийн түүхтэй бусад одоо эзэнт гүрнүүдтэй одоо энэ зэрэгцэж оршиж байсан нь бол сэтгэлээд л гисэн. За хамгийн анхны одоо эзэнт улс нь бол Пунтийн улс одоо гэж нэрлэгддэг. За Kingdom of Punt эсвэл Land of Punt гэж нэрлэгддэг. За тэгээд ийм улсыг байгуулсан. За энэ улс нь бол одоо энэ Этиопийн өндөрлөг болон за зүүн болон зүй хойд талд нь бол Улаан тэнгис байгаа шүү дээ. Тэгэхээр Улаан тэнгисийн эрэг хавар байсан ийм улс байгаамаа гэж. За тэгээд энэ улсын талаар хамгийн тодорхой мэдээлэл нь манай эртний өмнөх 1470 оны орчимд болвол тухайн үед нөгөө Египтийг захирчсан маш хүчрхэг эмэгтэй фараон буюу Хатшепсутын үед бол хамаардаг. За энд бол энэ Хатшепсут гэдэг энэ фараон бол Пунт улс руу бол 5 хөлөг онгоцоор том экспедицлээ явсан. Тэгээд тэмдэглэж үлдээсэн. За ингэхдээ бол Дейл Бахри гэдэг сүмийн ханын зураг дээр тэмдэглэж үлдээсэн. За тэгээд энэхүү одоо сүмийн хан дээр бол энэ тухайн Пунт улсын бол дүр төрхтэй өвөрмөц одоо орон сууцнуудыг энэ одоо бодон дээр барьсан юм дугуйгэрүүд нэг юм Африк маягийн сууцнууд байдаг шүү дээ. Тийм сууцнууд. За мөн тухайн үед Пунтыг захиж байсан Ати гэдэг юм хатан хаан. Тэгэхээр юм хоёр хатан хаан хоорондоо уулзсан гэсэн юм гоё тийм тохиолдол. За ингээд арилжаа одоо бараа бүтээгдэхүүнүүдийн хөлт сонирхчихсан мэдээлэл ингээд байдгаа. Тэгэхээр манай эртний өмнөх 1470 оны гэдэг бол энэ бол харьцангуй тэгээд нэлээд одоо эртний үед хамаарах буюу 3496 жилийн өмнө Пунт улсын тэмдэглэл анх үлдсэн гэхээр дор хаяж 4000 жилийн соёл иргэншил байх боломжтой гэсэн үг тийм. Тэгэхээр бид нэр одоо ерөөсөө л нөгөө Африкийн талаар хийж байгаа хамгийн гол зорилгоудын нэг бол бид нар Африкийг ерөөсөө хизээд Британийн колони байсан, Францын, Португалийн колони байсан ийм соёл иргэншил үүсээгүй газар гэж боддог боловч яг үнийг хэлэхэд Европын соёл иргэншлүүд, Азийн соёл иргэншлүүдтэй бол зэрэгцэн орж ирсэн томоохон соёл иргэншил байсан гэдгийг гол үүрэгтэй бөгөөд хоёрдугаарт бол мэдээч хэрэг бид нар одоо магадгүй тэр газруудаар аялал жуулчлах, за илүү судалгааны шин чанартай шин судлаг тууныг оруулж ирэх, за мөн цаашлаад тэр улсуудаас суралцах, дээрэс нь сонирхолтой бараа бүтээгдэхүүнийг гадаад худалдаагаар оруулж ирэх ийм одоо үр дагавартай юм шүү те. За ингээд Пунт улс нь бол ер нь тухайн үедээ буюу 3000 гаруй жилийн өмнө бол тансаг худалдааны хэрэглээ нь бол хөв байсан. За Этиопид ямар одоо бараа бүтээгдэхүүн арилждаг байсан юм гэхээр англиун хүж арилждаг. За мөн Мира гэдэг тийм маш үзэсгэлэнтэй сайхан моднууд байдаг. Тэдний маш сайхан үнэртэй. Тэгээ Мираг бол бас ингэж арилждаг. За мэдээж Африкийн брэнд болсон одоо зааны соёо мэдээж орж ирнэ. За тэгээд тэрэн дээр silver хийгээд хэлчихээр илүү үнэтэй болно. Алт орж ирнэ. За мөн цэрлэг амьтдын арьс одоо нөгөө эрвсний арьс одоо сармагчин даанашны сүүлч гэдэг юм уу те орж ирнэ. Түрүүнд өртсөн Хатшепсут гэмэх одоо энэхүү эмэгтэй фараон нь бол Пунт улсаас нөгөө Мира гэдэг модны суулгацыг нь амьдаар нь авч яваад Египтэд одоо суулгаж ирсэн. Энэ нь бол дэлхийн ботаникийн судлалын хувьд бол хамгийн эрт амьд ургамлыг шилжүүлэн суулгаж ирсэн ийм тохиолдол гарсан байна. За тэгэхээр энэ соёл иргэншлийн ямар ач холбогдолтой юм бэ гэхээр өөрөө бие даасан соёл иргэншил байсан. Хараат буюу вассал ерөөсөө биш. За мөн энэ Африк ТV-г ойрох дорнд болон газар дундын тэнгистэй холбож исэн худалдааны ийм том ийм хаб гэсэн юм нутаг орж иж байгаа юм л да тийм ээ. За Огсаатны холбооны хувьд бол Пунтчууд бол Египтүүдтэй төстэй. Харьцангуй тийм цайвар арьстай тий. Одоо бид нар юу гэдгийг одоо яг Африк ТV гэж ярих юм бол үнэн хэрэгтээ бол Хойд Африкаар одоо Алжир, Тунис, Марокко гэдэг явахаар ихэнх цайвар арьстай хүмүүстэй адилхан зүүн Африкт цайвар арьстай хүмүүс амьдарч байсан ийм байна гэж. За тэгээд Пунтийн түүх бол энэ Саба хатан хаан болон Соломон хаан хоёрын домог гэхүү одоо эсвэл энэ хоорондын одоо яг болсон үйл явдал гэхүү энэ үйл явдлаас ихэнх эхлэлтэй байдаг. За энд бол Саба гэж хатан хаан бол Пунтад бол гарч ирсэн. За гэхдээ Этиопид өөрсдөө Македа хатан хаан гэж нэрлэдэг юм байна. За ингээд одоо нөгөө Израилийн Соломон хаан гэдэг одоо нөгөө Библиэлд маш олон дурддагддаг. Тэгээ манайх хүртэл одоо Ширмүн гэдэг байдаг нөгөөдөө хааны хүмүүс Ширмүн Соломон гэдэг нэртэй. За ингээд Соломон хаантай холбогддог. За юу болсон бэ гэхээр 14-р зуунд Гээс хэлээр нэг судар бичигдсэн. За энэ нь болохоор энэ Этиопийн хаадын энэ угсаа залгамжлалыг бол батсан ийм сурвалж бичиг. За манай Монголын нууц товчоотой ойролцоол гэсэн үг л дээ. Энийг бол Кебра Нагаст буюу хаадын алдар гэдэг нэртэй ийм судар. За энэ дээр бол
Соломон хаанаас хэрхэн эхэлтэй вэ гэдгийг. За тэгээд Этиопиг бол өөрөөр Бурхны сонгосон ард түмэн гэж бас томхилдог ийм улс юм а гэж. За тэгэхээр манай эртний өмнөх 10 дугаар зууны үе буюу ойролцоогоор 2900 жилийн өмнө Соломон хааны агуу мэрэгүү ухааны тухай сонссон байна л да. За тэгээд мэдлэг олж авахаар одоо энэ Пүнтээс одоо юу лөө Иерусалим руу тийм ээ маш их алт эрдэнэс ханхлан хүч ачсан ийм тэмээн цуваа явсан байгаа юм л да. За тэгээд одоо энэ хүү Саба хатан хаан маань бол Соломон хаантай уулзаад маш хэцүү асуултуудыг тавьсан байна. Соломон бол хизээний мэдээж маш их ухаалаг хаан гэдгээр алдартай учраас бүх асуудалтад хамгийн зөв хариултыг өгчсэн. За ингээд үүний хариуд нь бол за Саба хатан хаан бол Соломон хааны итгэдэг бурханд итгэхээр шийдсэн байна. За ингээд маш их хүндэтгэл үзүүлээд Этиоп гэдэг улс нь Африк твдээ хамгийн анх Христийн шашин руу гэж орсон. Одоо Христийн хуучин гэрээ жишээл уншсан ард түмнүүдийн нэг болж байгаа. Тиймдээ ч гэсэн одоо ч гэсэн одоо ер нь Африк бол тэр чигээрээ хойд Африк одоо ингээд Арабын одоо нөлөөгөөр тэр чигээр исламын шинтэй болсон болвол Этиоп харин яг ингээд ганцаархнаа Христийн шинтэй ингэж үлдсэн юм. Христийн шашны арал гэж нэрлэгдэх ийм олсон гэдээ үлдсэн гэж. Африктивт. За тэгээд Ахтан хаан маань Этиоп улс руугаа буцахдаа бол Соломон хааныг хүүхд төрүүлсэн. Тэгээд түүнийгээ бол 1-р Менелик гэж нэрлсэн байдаг. За Менелик бол нас биед хүрээд буюу 20 нас хүрээд эцэг Соломонтойгоо уулзахаар бол нөгөө ариун газар буюу Иерусалим руу бол явсан байдаг. За ингээд Соломон бол өөрийнхөө хүүг Этиопийн хаанаар ингээд томилсон. Эндээс эхлээд Этиопийн хаадын үгсээ бол Соломоноос ингээд эхлээд авчиж. Тэгэхээр Соломоны үгсаатай ийм хаанаа. За домогт өгүүлснээр бол Менелик нөгөө Аавтайгаа уулзсны дараагаар тэндээс Гэрэний Авдар гэдэг авдрыг нууцаар авчихсан. За зарим их сурвалжууд бол Соломон өөрөө өгсөн ч хэлдэг л дээ. Гэхдээ ихэнх их сурвалжууд бол нууцаар барыг хулгайлж авчихсан гэдэг. Энэ Гэрэний Авдар гэдэг нь нөгөө Мосе гарч ирээд 10 чулуун дээр бичсэн 10 юм юу гэдэг чтэй хууль байдаг чтэй дүрэн байдаг те. Тэрийг нь хадгалдаг авдар юм байна л да. Тэгэхээр Христийн шашин тунтын хувьд бол маш их хүнтэй. Одоо ийм хэдүүлгийн зүйл байна те. Энийг авч явсан гэж үздэг гэж. За тэгэд энэ Соломоны угсаа энэ династийн 1974 он хүртэл дэлхийн хамгийн удаан одоо хаанчилсан династи болж ингэж эхэлсэн болсон тийм 3000 жилийн хугацаанд одоо энэ одоо барьж исэн гэд төр барьж өжээ гэж. За тэгээд энд бол соёл иргэншлийн хувьд бол албан ёсоор Самелийн соёл иргэншил гэж нэрлэдэг. За энэ нь бол зүүн Африк болон за одоо нөгөө Арабын хойг, хөтөлбөртэй Арабын хойг байна да тийм. Тэрний өмнөд хэсэг болон за одоо зүүн Африк хоёрыг хооронд нийлүүлээд өөрсдийн өвөрмөц онцлогийг бүрдүүлсэн одоо энэ Самелийн соёл иргэншил. За зарим тохиолдолд Саваийн соёл иргэншил гэж бас нэрлэдэг. За ингэж болсон. За ингээд энэ соёл иргэншлийн хөрсөн дээр нь Аксумын хаант улс гэдэг шинэ өөр нэртэй хаант улс мандсан. Гэхдээ хааны удамнууд нь үргэлжлээд явна гэж. Аксум бол маш их чухал. За тэгэхээр Аксум гэдэг бол яг Грекийн Эллиний үеийн хот улсуудтай адилхан юм хот улс байжгаад сүүлдээ хүрээгээ ингэж тэлж эхлээд за ингээд явсан гэж. За тэгэхээр Аксум бас нөлөөлсөн бас эзэнт улсыг дуртахгүй байх аргагүй. Яг гэх юм бол Демтийн хаант улс гэдэг ДМТ гэдэг Демтийн хаант улс гэж хаант улс байсан. Энэ манай эртний өмнөх 700-аас 400 оны орчинд бол хаант улс ингээд оршиж байсан гэд. Энэ бол ихэнхдээ Йемен улс болон Этиоп улсын холбоо. Одоо Йемен улс чинь бол Монголын артад л одоо өсгийн дээр нь одоо байгаа шүү дээ. За мөн тий одоо нөгөө Этиоп улс маань ингээд орчно гэсэн. Тэгэхээр нөгөө Чингис дамс улсууд болдог шүү дээ. Бабел Мандебийн хушууг даваад тэнд Арабын хойг байгаа юм чинь тийм ээ. За тэгээд ийм улсыг одоо байгуулж исэн гэж. За худалдааны гол зангилаа болвол Аксум эрчимтэй томрохын хэрээр маш том бомбдтай болсон Адулис гэж нэртэй бомб. За энэ бол ерөөсөө улаан тэнгисийн иргэд орших одоо энэ бомбдороо дамжуулаад Энтикис нөгөө хамтлагчнууд авна. Халуун нөгөө хамтлагч. За тэгээд торг. За Ромоос бол мэдээж нөгөө сайн хийдэг байсан шилэн эдлүүдийг нь авна. Дээрээс нь дарсыг нь хоорондоо худалдаалдаг. Грекийн бүлэг арлуудаас магадгүй гэж чидүүн жимсийг тий оливын тусыг бас оруулж ирдэг. Ийм худалдаа харилцааны хааб үүсчээ. За ингэснээр манай эртний 1-р зуунхэд бол Аксум бол яг орчин үеийн метрополис болж өрсөн. Тухайн үеийн хамгийн супер метрополис гэдэг. Орд хашуудаараа ихэнх алдартай нийгмийн шатлал мэдээж байна. Хаад, язгууртан гэдэг шатлалууд үүссэн. За энд бол бас сонирхолтой зүйл нэг юм бол
Ромын далайчд бол мундаг сайн далайчд байдаг шүү дээ. Үүнд бол Periplus Maris Erythrae гэж нэрлэгдсэн ийм гарын авлага байдаг. За энэ бол Аксумын тухай бас анх түүхэнд тэмдэглэн үлдээсэн баримт юм байна л. За энд бол Зосклес гэдэг ийм Этиопийн хааны талаар гардаг. За тэгээ энэ хаан болохоор грек хэлээр чөлөөтэй ярьдаг. Маш боловсралтай. Тэгээд шудраг захирагч гэж тодорхойлсон байдаг. Эндээс нь харах юм бол Этиоп маань хаавэсэн одоо гректэй боловсролын солилцоо ингээд хийж өжөө гэдгийг одоо харуулж байгаа юм л да. За мөн хэл шинжлэлийн үүднээс харахад бол бичиг үсгтэй байсан Африк тивийн цорын ганц хамгийн ихний улс. Одоо хүртэл тухайн өөрсдөө бичиг хэрэглэж байгаа. Энийг бол gaze бичиг үсэг гэж нэрлэдэг. Энэ бичиг нь бол Африк тив дээр зохиогдсон алфавит гэдэг утгаараа хамгийн анх. Яг нөгөө ийм зурган ийм бичиг үсгүүд бол байна да. Харин яг алфавит гэсэн цагаан толгой бүхий бичиг үсгээр хамгийн анх gaze бичиг бол Аксум эзэнт гүрэнд гаржээ гэж. За тэгээд мэдээж хэрэг нөгөө Адулис гэдэг бомбт нь одоогийн хэдүүлээ 21-р зуун руу болох юм бол магадгүй Малаккийн хошуун дээр байрлах Сингапур улстай ойролцоо хэмжээний. Ягаад гэх юм бол улаан тэнгисээр гарч байгаа Бабел Мандебын хошуу гэж нарийн хошууны ойролцоо Адулис орших учраас худалдаа 8-ан дээр шууд татвар авах замаар. Татвар төлбөр авах замаар. За ингээд асар их хэмжээний алт мөнгийг өөрсдөө нөөцч ингэж чадсан байна. За тэгээд энд бол түрүүн дурдсанчлан одоо шилэн гэдлээс гадна нөгөө металл орж ирсэн. Тийм учраас цэрэг армийн хувьд бол зэвсэгэл их сайжирч ирсэн байна л да. За ингээд ганцхан далайн худалдаанаас гадна дотоодын худалдаа ихийг өгчсөн. Тэмээнжингийн худалдаанууд. Ялангуяа энэ давсны зам гэж алдартай. Одоо Free Podcast-на бидний одоо ярьсан одоо торгоны зам, цайны зам, сүүлд ховны замын талаар ярьсан бол Сахарыг дайрж өнгөрдөг, Сахарын одоо давсны ухаануудаар дамжаад Европ руу ордог давсны юм зам байдаг тийм. Тэгэхээр олон улсын, олон төв улсуудын бүс нутгуудын хоол хүнсний соёлыг харахаар хамгийн гол одоо асуудал бол тэр хоол хүнсээ хэрхэн хадгалах вэ гэдэг хамгийн том асуудал. Зүүн да зэнэтгэх болоод ирчихээр халуун ногоогоор амталцдаг, дарчдаг гэдэг юм уу тийм. Эсвэл одоо юу гэдгийг Төв Аз, за эсвэл Өмнөд Америк болоод ирэхээр jerky маягаар салхиараа халтайгаар хадгалцдаг тий хөргөж байх юм чинь тий. Харин Африкийн хувьд бол усаар тусч чадгалдаг. За тэрүүгээр бол Европтой нөлөөлөд Европын одоо жишээлбэл Португал, Испани, Франц эднэргээд улсууд ингээд гарахаар хямны солихтой гэдэг шүү дээ. Тэгэхээр давсалсан мах л одоо хям шүү дээ. Ер нь бол тийм ээ. Салами ч юм уу ингээд дандаа. Тэгэхээр энэ давс бол маш гол байжээ гэдэг. За энэ нь бол Этиопийн нөгөө Афарын хөндийгөөс олбогдсон давсыг бол ихээхэн одоо чухалд үзчихсэн. Тэгээд тухайн үедээ давс маань бол хамгийн үн цэнтэй мөнгөн тэмдэгт болчихсон. Хятадтай тэнцсэн. Тэгэхээр одоо худалдаа арилжааны бартер гэж худалдаа арилжааны гол зэвсэг бол Рос байж гэж тийм ээ. Муудахгүй эднэр учраас тийм. За тэгээд тухайн үеийнхээ одоо манай эртний 3 дугаар зуун хэрэг одоогийн 200-аад оны орчимд бол Персийн зөнч Мани гэж хүн байдаг. Энэ хүн бол хэлсэн. Тэгэхээр дэлхийд дээр 4 агуу гүрэн бий. За эхнийх нь бол Вавилон буюу Перс. Хоёр дахь нь бол Ром. Гурав дахь нь Аксум. За ингээд дөрөв дахь нь Силисийн соёлын иргэншил буюу Хятадын соёлын иргэншилтэй байна. Тэгэхээр энэ нь бол Перс, Ром, Хятадын соёлын иргэншилтэй энэ дөрвөөс соёл иргэншил байжээ. Тэгэхээр нөгөө евроцентризмын үзлээс шилтгалаад Африкийг тоолгүйгээр судалгаа хийхгүйгээр явагдсанаас болж хүмүүс Аксумыг сонсоогүй, Этиопийн эзэнтгүүдийг сонсоогүй гэдэг л та. За тэгээ түрүүн дурдсан нөгөө цэргийн хүчин чадлын талаар бас ярих хэрэгтэй байгаа тийм ээ. Тэгэхээр Африкууд бол заанаар алдартай. Тэгэхээр заануудаа ашиглаад ийм танк одоо тухайн үеийн танк гэхгүй тийм. Тэгэхээр хэрхэн танкыг тулаанд, байлдаанд ашиглах тэрхүү одоо техник, тактик, стратегийг бол энэтхгээс сурсан байна. Энэтх зан арай өөр, Африк зан бол арай том байдаг ч юм уу тий. Тэгэд сураад тэгээд зааныг бол гаршуулаад шууд дайнд оруулдаг бол гэсэн байна л да. Тэгээд мэдээж заан дээр одоо харваачдыг байрлуулсан жад бирсэн одоо ийм цэргүүд суун тэгээд модон цамхаг буюу хавдаануудыг ингээд сойрлуулж жаад тэгээд дайнд улаандаа орно. Энэ нь болохоор нутгийн нөгөө орон нутгийн чифтэн нөгөө жижиг омгуудыг эзлэх хийхэн тусалж байсан. Бас томоохон цэргийн хүчтэй тулгархад эхнийх нь шууд хэгнийг энэ төр чигээрээ заанаар задлах ийм одоо үндсэн зорилготой байжээ гэж. За мөн Тэнгисийн ноёрхлын хувьд бол Аксум одоо юу гэдэг нэг 20 дугаар зууны 19 дугаар зууны Британтай адилхан
тухайн үеийнхээ эндхийн талаад бол бас төвлж ноёрхож байжээ гэдэг. Ихэнхдээ бол улаан тэнгисийг бол яг өөрсдийнхөө тэнгис, яг өөрсдийн улсынхаа дотор байдаг нуур шиг л ноёрхож байсан гэдэг. Энд бол томоохон одоо флотуудыг бол анх Африк ТВ-с бол Адулис бомбд нөө барьж исэн. За тэгээд дээрээс нь тухайн далайн дээрэмчтэй бол тэмцэлээд өгсөн. За ингээд энд бол яг далайн дээрэмчтэй хийх тэмцэлт бол Ром санхүүжүүлсэн байна. Яг гэх юм бол нөгөө Аксум Ром хоёр худалдаа хийх хэрэгтэй. Хамгийн ойрхон байгаа хүмүүс бол Аксумын цэргүүд тэгээд санхүүжүүлээд одоо далайн дээрэмчлэгт харуулдаг байсан гэж. За ингээд ер нь гэхдээ яг энэ Бабел Мандебийн хоолой, за одоо ингээд Ормузын хоолой ч гэдэг юм уу, энэ дэлхийн далай гэд ингээд ороод ирчихэрээ. Далайн дээрэмхтэй. Ихэнх далайн дээрэмтэй. Одоо ч гэсэн одоо Самал улсын далайн дээрэмчт бол шалдлагатай далайн дээрэмчтэй байдаг шүү дээ. Тэр нь бол хамгийн тийм зөрчилтэй юм хэсэг болол байжээ гэж тэднийг номгодог байжээ. За хэд хэдэн эзлэн түрэмгэл хийсэн. За манай эртний 3-аас 6 дугаар зууны хооронд бол Йемен болон Сауди Арабын өмнөд хэсгийг эзэлсэн буюу тухайн үеийн Химярын хаан тулс гэж байжээ. За энэ эзэн тулсыг бол хэд хэдэн удаа дайрсны эзэлж авсан юм байна. Гадааны гэж хаан. За тэгээд бүрэн дүүрнээ за Аксум бол хинч дийлдэшгүй эзэнт гүрний бүснэтгийн хувьд бол тунхаглаад гаргажээ. За зэвсгэл бол мэдээж хэрэг ойлгомжтой төмөр зэвсгүүдийг мэдээж. За мөн нум сум бол алдартай. Одоо нөгөө Английн longbow гэж алдартай байдаг чинь нуурт харваачтай тий эсвэл юм хөвчхаа нумаар харуулдаг ч юм уу тий. Автомат зэвсэг тий. Тэрнтэй төстэй тухайн үед хэнийгч дагуулахгүйгээр технологийн өндөр түвшнэр бэлдсэн одоо нум сумтай. Тэгээ сумны бороо оруулах тактикийг ашигладаг. Маш олон сумаар нэг дор оруулж ирдэг ийм тактиктай. За явган цэргийн эцэс нь бол манай хүннүүгийн бүтцтэй адилхан мянгатын системтэй ийм одоо улс байжээ. Тэгэхээр маневр сайн хийдэг зохион байгуулалттай. За ингээд мөн одоо тухайн үед бол Аксумын одоо эзэн хаан Изана гэж мундаг хаан байсан. Энэ хаан бол тухайн үеийнхээ Куш улсыг бол нөхөж сөнөөсөн байдаг гэж. Энэ Куш улс нөгөө Судан. Судан бол яг энэ Төв Африкийн асар том улс шүү дээ. Одоо бол нөгөө Судан болон Өмнө Судан гэдэг нөгөө тэ салцсан байгаа тийм. Ихийг сахиулдаг шүү дээ. Тэгэхээр тэр улсыг бол байлаар мартсан байна л да. Тэр нөгөө нийл мөрний худалдааны цанаа ганцаараа авахын тулд тийм. Тэгэхээр бас нэг сонирхолтой баримт дурдахад бол хүмүүс пирамид гэхээр Египтийг боддог боловч яг үүндээ дэлхийд дээр хамгийн олон пирамидтай улс бол Судан улс л да тийм. Тэгэхээр тухайн үедээ бас том эзэнт гүрнийг байгуулж ирсэн томоохон судалгатун л да. Одоо бол мэдээж улс төрийн хувьд бол тогтворгүй болсон байна тийм. За ингээд яг энэ талаар нь бол энэ түүхийн баримтууд бол энэ Этиоп улсаас маш ихээр олддог. Түүхийг бол ихэнх хүмүүсийн түүхийг бол тийм бичиж байгаа хүмүүсийнхээ лензээр оруулж тухайн хүн юу гэж бичнэ үү, юунд итгүүлнэ үү гэдгээр хүмүүс ингээд хардгаа гэдэг боловч яг түүхийн судлалын түүх шинжлэх ухааны байдлаар судалт бол хэд хэдэн байдлаар баримт тавин материалуудыг бол бид нар олж үзэх боломжтой. За тэдний нэг нь бол энэ бит материал буюу шууд археологийн олдурууд. Саяны бол энэ Кушиг мөхөөс нь бол одоо ялалтын хөшөө гэх хөшөөн дээр сэлгэгдсэн байдаг. Энэ Изана болохоор өөрийнхөө байлдан дагуулыг тэмдэглээд Гейз, Грек, Саба хэлүүдээр ялалтын бичээсийг одоо энэ ялалтын хадлаар маш том чулуун дээр гэж сэлсэн байдаг. Тийм учраас энд ямар нэгэн одоо текстүүлсэн хэвтэмжлэл асуудал ирсэн. Дээрэс нь бас энэ нэгэн тал одоо эртний улсуудын талаар ярьж байгаа тохиолдолд бол тэдгээр улсуудын ямар зоос дэлдэж байсныг нь ярих нь бол зүйсний асуудал. Ягаад гэх юм бол Ромч өөрийн зоосоо дэлдэжсэн, Грекийн хот улсууд ч гэсэн зоос дэлдэжсэн, Персийн зоос дэлдэжсэн. Тэгэхээр зоос дэлдэнэ гэдэг бол тухайн улсын хэр чадaltaй байгаагийн баталгаа дээрээс нь тусгаар тогтнолын хамгийн том гэрчлэгээ болоод өгч чинь тий. Хаадынхаа зургаар нэрэн. Тэгэхээр маш нарийн хийц бүхий 3 төрлийн зоосыг бол одоо энэ Аксум эзэнт гүрэн дэлдэжсэн. За эхнийх нь бол ихэнхдээ олон улсын харилцаанд хэрэглэдэг алтан зоос. Энэ дээр бол хаадын царай дүр төрхийг портрет маягаар дүрслэн. За хоёр хажуу талдаа багнуудыг оруулж ирэх гэх мэт иймэрхүү силбрүүд орж ирэх бол дараагийнх нь болохоор мөнгөн зоос. За энэ мөнгөн зоос бол дунд хүчний худалдааны амийг зохицуулна. За хөрөг зоос бол хөдөө тутмын харилцааг зохицуулдаг. Ийм зоосуудыг ингээд дэлдэжсэн. Тэгээд Аксумын энэ алтан зооснууд бол цэвэршилтээр энэ Роми эзэнт гүрний дэлдэжсэн Солидус гэдэг энэ алтан зоостой ижил хэмжээндээс нь бол эдийн засгийн хувьд адилхан төсөөтэй байсныг нь бас илэрхийлнэ гэж.
За ингээд энэ зооснууд мөн одоо энэ Африк судлалын ялангуяа Этиопийн түүхийг судлалт бол их их ач холбогдолтой. Ягаад гэх юм бол яг нөгөө ямар хаан хизээ төр барьж вэ гэдгийг хэлсэн тий. Зоос дэлгэсэн зоосон дээрсэн зургийг нь хараад явах боломжтой. Дээрээс нь Христийн шашин орж ирэх үеийн зоосууд тэр чигээрээ загалмаатай болгочих гэдэг юм уу тий. Зоос бас яг энэ үеийн түүхийг судлахад бол томоохон тос болдог. За тэгээд харамсалтай нь манай эртний 7 дугаар зууны үед бол ислам шашинд төрж гарч ирсэн. За ингээд худалдааны замуудыг бол ислам шашинтнууд бол өөрийнхөө хяналтанд авч эхлээд ингээд Аксумын гадаад худалдаа хумигдж эхэлсэн байна л да. За ингээд байж бодол маш чухал нэг зүйл болсон. Христийн шашин яг одоо юу гэдгийг Соломон хааны үеийн одоо эртний үеэсээ илүү боловсронгуй болсон христийн шашин. Одоо манай эртний 4-р зуунхад 300-аад оны үед орж ирсэн шинэ гэрээ хэлбэрчсэн үе гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ер нь Аксумчууд ямар ч эзэнт гүрэн, ямар ч улс үндэстэн өөрсдөө paganism за эсвэл язычество гэж нэрлэдэг одоо нөгөө бөөм мөргөлийн шашинтай байдаг. Титул, онгоц шүтлэгч гэдэг юм уу те. Ямар ч улс бөөтэй. Харин түүнээсээ шашин руу буюу deism руу орж ирдэг те. Бурхан шүтлэг рүү орж ирдэг. Бурхан шүтлэг нь аль хоёр өөр ялгаатай. Одоо monotheism, polytheism. За monotheism бол зөвхөн ганц ертөнцийн эзэн нэг л бурхан бий. Polytheism бол те одоо юу гэдгийг олон бурхантай Zeus байна. Одоо энэ тэр олон бурхнууд бол байна. Грекийн олон бурхнууд ч гэдэг юм. Тэрнтэй адилхан олон бурхантай гэж буюу polytheist байсан. За ингээд Аксимууд нь болохоор Махрем гэж нэрлэгдэх дайны бурхантай. За Бехер гэж нэрлэгдэх далайн бурхантай байсан бол 330-аад оны орчинд бол христийн шашинд орсон. За ингээд аль биесээр дэлхийд дахна христийн шашинд орсон 2 дахь улс болсон. Нэгдүгürt Армен, хоёрдугürt Этиоп. Тэгэхээр бид нар христийн шашныг ойлгохдоо одоогийн Итали улсаар эсвэл Испанч гэдэг юм уу толкуудад төсөөлд бол үгүй юм а гэж байгаа. Африкт орчихсон байгаа байхгүй. Энэ бол огт мэдэхгүй түүх тийм ээ. За энэ яаж орж ирсэн бэ гэхээр маш их ийм золгүй явдлаар хачирхалтайгаар орж ирсэн. За энд бол Фрументи болон Эдеси гэж хоёр хүний талаар гарна. Тир буюу тухайн үеийн Тир хот гэж одоогийн Ливан улс, одоо Лебанон, одоо Ливан улсад хоёр христ гэж хүү байсан. За Фрументи болон Эдеси гэж. За энэ нөгөө хоёр ч нь улаан ангисаар аялжгаад тэгээд Аксумын эрэг орчимд бол далайн дэвжид баригдсан байгаа юм л да. За ингээд хамт дэвжсэн хүмүүс нь бүгдээрээ алагдаад хоёр хүн нь зарцлагдаад боололоод ингээд зарагдаж явсан нь нөгөө Аксумын эзэнт улсын хаан Эзена гэж хаан л очсон. Тэгээ хаан нь болохоор одоо юу гэдгийг дүүг нь бол өөрийнхөө нарийн бичих санхүүжийн болгоод ахыг нь болохоор арай өөр аяга баригч гэдэг юм ажилд томилсон байгаа юм л да. За ингээд явж идэл Эзенад бол Фрументи бол Эзена хааны ханхууд нь христийн сургаалыг жоохон бахин зааж өгсөн. Тэгэд нөгөө чинь христийн шашны менталитеттэй болсон. За ингээд бол түүгэх бол хамгийн чухал хэсэг нь болчих юм л да. Хаан христийн шашны одоо сургаалаар хүмүүжээ төрөнгөр сэтгэдэг болчихгоо тухайн улс тийм. Одоо тийм ладаараа шууд хэлдэг юм аа гэсэн үг шүү дээ. За тэгэд энэ Фрументи гэж хүн болохоор сүүл Египтийн Александрийн хот руу явсан. За тэгэд тухайн үеийн шалдартай байсан гигантэн Атанасиус гэж гигантэнтэй уулзаад за тэгээд Атанасиус нь болохоор мань Фрументи бол Этиопийн хамгийн анхны хамлам болсон байх юм л да. Тэгэхээр одоо өөр нэгэн хамттай болчлоо тийм ээ. За тэгээд мань үнийг бол Абуна Салама буюу Амар амгалангийн эцэг гэж алдаршуулсан гэд. За ингээд энэс эхлээд 1600 гаруй жилийн үргэлжлэх одоо энэ Этиопийн ортодокс болон Египтийн Копт сүмийн одоо уламжлалын дэс эхэлнэ. Тэгэхээр 1600 жилийн өмнө Африкт христийн шашин оржээ гэдэг. За цаг хугацааны өнгөрхийн хэрээр эзэнт гүрнүүд солигдсон. Ром унахад Визант мандна. Тэгээд Византтай буюу зүүн Ромын эзэнт гүрэнтэй бол ихээхэн стратегийн ач холбогдол бүхий худалдаа намаа хийж ирсэн. За нөгөө улаан ангисан худалдааг мөн. За дээрэс нь Визант болон Этиопт нийтлэг үнэлэмж байсан шашин тийм голдон исламчууд байна. Нөгөө хоёр ч нэлж чад исламуудыг нь ухах хэрэгтэй гэдэг даалгавар тийм. Тэгэхээр энэ дээр бол хоорондоо ингээд нэгдсэн. Гэхдээ жишээлбэл Оросууд бол исламын шинтнүүдийн эсрэг хийж явахдаа Византын соёл ихээхэн уусч орсон байдаг шүү дээ тийм. Ялангуяа одоо хааныгаа Цезар гэж нэрлээд буюу цаар гэж нэрлэдэг болгоч гэдэг юм уу. Мөн одоо тэр Мефоди, Кирилл хоёрын одоо Кириллийн алфавитыг өөр даах ч юм уу. Ийм грек маягийн Визант маягийн болсон бол Этиоп огтыг хараад бус бие даасан өөр хүсмэслэг байдлыг бол авч явж исэн гэдэг.
За тэгээд энэ үеийн Аксумын эзэнт гүрэн бол энэ обелискуудаараа маш их алдартай буюу маш өндөрт босгосон ийм том хэм ийм том чулуун, гандик чулуун багнууд ингэж босгодог. За энэ нь бол тухайн хаадын одоо ямар шүү ихээхэн одоо нэр хүндтэй байсныг илэрхийлдэг ийм багнууд. Одоо бид нэр явах юм бол одоогийн одоо Этиоп улс руу аялал жуулчлал явал одоо энэ багнууд нодос одоо байж гэн дэшигээ 30 хэдэн метр өндөртэй том багнууд байж байдгаа гэд. За тэгээд мэдээж хэрэг түрүүний дурдсан одоо Этиоп бол гэрээний авдраар алдартай. Мосегийн 10 гэж чинь байна хэр чинь ер нь дэлхийн хамгийн олон хүн шүтдэг шашин бол христийн шашин шүү дээ. Тийм тэгэхээр одоо тэдний одоо хамгийн чухал зүйл зөвхөн одоо Этиопт л одоо хадгалагдаж байна гэд. За тэгээд бичиг үсгээ бол өөрчлөсөн байгаа юм л да энэ үед. За Гейз бичгийг нөхдүүд бол анх бол энэ Бустрофиден гэдэг ийм одоо бичгийн хувьд хэл шинжилгээний хувьд энэ болохоор яаж бичигдэх юм бэхээр ер нь семит гаралтай хэл одоо нөгөө араб хэлч гэдэг юм уу, юудаан еврей хэлч юм уу те бүгдээрээ баруунаас зүүн тийш те. Тэгэхээр чи нөгөө бүс нутагт нь баруунаас зүүн тийш бичигддэг байсан бол нөхдүүд баруунаас зүүн тийш бичгтээ буцаад ингэж бичдэг. Тойруулж энийг Бустрофидон гэж нэрлэдэг ингээд явж гэсэн. Тэгэхээр дагаж унших хэлбэртэй. Гэхдээ хийсэн өөрчлөлт бол энэ хэлбэрээ өөрчлөөд Бустрофидоноос зүүнээс баруун тийш бичдэг болсон нь тухайн үеийн бүс нутагтаа маш их юм сонирхолтой өөрчлөлт ингэж болох орж иж байсан гэдэг. Шинэлэг зүйл. Хамгийн гайхамшигтай нь энэ бичиг үсэг энэ хэлээ одоо хөтлөж. Тийм үү. Бид нар ч одоо Монголын одоо угарж монгол бичиг, худан монгол бичгийг бол нэг 13 дугаар зууны үед зохиогоод тэрнээс хойш хэрэгжилж байгаад л бид нэр 20 дугаар зуунд алдсан байгаа шүү дээ. Гэтэл одоо Этиопийн эзэнт гүрнийх нь 2000 гаруй жилийн турш бичиг үсэг одоо хэрэгэлсээр. Тэгэхэд одоо Африкт бол ихээхэн олон улсууд бол латиныг өөрсдийн алфабетэнд оруулсан байдаг шүү дээ. За тэгээд одоо энэ бичгээр бол асар том одоо дэлхийн өвүүд бол хадгалагдаж байна. Жишээлх юм бол нөгөө Библийн судрын Енохын ном гэж байдаг. За мөн Кебра Нагаст нөгөө хаадын алдар хадгалагдаж байна. Тэгээ мөн философч нар маш их төрж ирсэн философийн бүтээлүүд л гарч ирж ирсэн гэдэг. За цаас нь бас одоо Этиопт алдартай. За Яманы арс. За эсвэл баг одоо Беру одоо туглын арсыг эддэж хийж байгаад ийм илгэн цаас гаргаж ирээд за тэгээ тэн дээрээ бол зураг зурдаг байсан нь бол хамгийн сайхан гурлын нэг хэлбэр юм байлаа. За тэгээ мөн адил одоо юу гэдгийг католик одоо Ирландууд их алдартай да. Одоо ингээд маш олон цагаар сууж Библийн номыг хуулж бичдэг шүү дээ. Тэр нь өөрөө бясалгал болж өгдөг те. Яг энэ бол дэлхийн ертөнцийн одоо Ирландын гэсэн ойролцоо нэг байсан бол мөн одоо зүүн Африкт Этиоптыг бас яг ийм соёл байжээ гэдэг. За бичиг үсгээс гадна мөн Гейз тоо гэж бас байсан. Өөрийн гэсэн тоотой ийм улс. За тэгээд энэ бол өнөөдөр ч гэсэн Этиопчууд өөрсдөө за одоо мэдээж энэ араб тоо гэж хэлээд 1 2 3 гэж хэлээд ингээд явж байгаа ч гэсэн Хуанли цаг тооны бүртгэл эднэрийг бол огноо эднэрээ бол яг энэ Гейз тоогоор явдаг нэг Ром тоо бид нар хэрэгэлдэг шиг тийм. За тэгээд тийм учраас одоо Африк одоо яг хамгийн одоо бахархал зүйл бол Этиоп улс бол Африк твээс бусад Европын колоничлогч гүрнүүдэд огтхонч колоничлогдож байгааг улс гэдгээрээ маш их алдартай. За эднийх нь бас нэг томоохон жин дарах хүчин зүйлүүдийн нэг бол бичмэл түүхтэй агуу арт түмэн тэр нь өөрсдийнх нь бичиг үсэг дээр үлдсэн учраас тэр арт түмний оюун санааны нэгдэл нь сайн байжээ гэж үзэж байна. За ингээд дурдаад байх юм бол маш олон барилгууд байна. Жишээлбэл их стелэ, их баг нь 33 м 520 тонн жинтэй ч юм уу. Энэ бол одоо хүндрэлтний хамгийн том цул чулуун баг нь бол зөвхөн Этиоп улсад л. За мөн Эзана хааны обелиск 24 м өндөр баг нь. За Аксумын обелиск гэж одоо Ром руу 37 он Муссолини Этиоп руу орж ирсэн тийм. Тэгэхдээ хулгайлаад аваад явцсныг нь 2005 онд буцаад Этиоп руу авч ирсэн юм байна тийм. Ер нь Европууд ихэнх дээрм холгоо хийдэг байсан гэдгийг одоо урдад яах вэ гэдээ дурдчихдаг. Энд даа гэж. Тий. За ингээд Аксумын одоо энэ нөлөө бол 13 дугаар зууны үед бол суларсан. За манайд их Монгол гарч ирж явах үед яг суларч ирсэн үе. Ингээд бол Загвэ гэж ухсааныхан бол гарч ирсэн. За Лалибелла гэд хаан гэд бас гарч иржсэн гэд. За энд бол ер нь энэ Лалибелла хааны өөрчлөлтүүд бол хотыг маш боловсронгуй болж эхэлсэн. Бүр халуун хутга усан системд 13 дугаар хамгийн сонирхолтой. За тэгээд яг энэ грек маягийн саун маягийн газруудаар ордог. За ихэнх тийм сэхэтэн хүмүүс ихтэй иймэрхүү
болгож байсан гэдэг. За тэгээд мянган жилийн өмнө хөвтөн усны системтэйгээр саунд орцгоодог ч гэдэг юм уу те. Ийм байна гэдэг бол те. За тэгээд энэ Лалибела хааны домог байна. За домогт өгүүлснээр бол Лалибела хаан болохоор Иерусалимд очиж үзсэн байна л. За тэгээд исламын байлдан дагуултай болмоос за Христ итгэгчдийн ариун газар руу явах зам аюултай болсныг мэдээд за бурхнаас болохоор Этиоп өөрийн Иерусалимыг байгуул гэсэн даалгавар өгсөн гэж үзэж байгаа. За тэгээд шинэ Иерусалим гэдэг хотыг байгуулсан. Этиопт бол. Тэгэхээр Лалибела бол яг хийсэн зүйл нь бол Египтийн пирамидууд шиг ийм бунхан ерөөсөө биш. Харин одоо хүртэл лам нар ирж байдаг асар том бунхныг хийсэн байгаа юм л да. Энэ бол амьд шашны төв гэдэг. Энэ ямар газар вэ гэхээр сүм хідүүд нь дээшээ газрын газраас дээш биш. Доошоо хэлбэртэй сүм хідүүд. Доошоо маш олон метр явсан. За тэгээд тэнд нь агаар оруулах одоо агааржуулагчийн системүүд, ус оруулах шууд ус сув гэдгийг маш сайн хийсэн. За тэгэхээр газар доор байгаа асар том чулуу нүдж хийсэн. Тэгэхээр тухайн хийж байгаа одоо бичигч гэж ярина л да. Нөгөө барлагч бичигч хүн бол нэг л алдаа гарах юм бол суурна. Гэхдээ ямар ч алдаа гаргалгүйгээр төгс бонхнуудыг хийжсэн. Бонхон гэж одоо нөгөө шашны төвүүдийг тийм. Тэгэхээр хуургууд бол дотор нь орох боломжтой. Тийм хийжсэн гэдэг. За одоо эртний төвүүдээс жоохон наашлая. Одоо ер нь хоолны соёл амьдралын хэм маягийн хувьд бол тийм ээ. Ер нь Этиопийн хоол ундааны соёлд бол кофе бол зүгээр нэг уудаг зүйл биш. Энэ бол нийгмийн харилцааг зохицуулдаг. Зочлонтой байдлыг илэрхийлдэг. Найз нөхөд одоо юу гэдгийг ажлын хамт олноо дуудаж авчиж кофе ууцгаадаг. Томоохон шийдвэрүүд дээр гарын үсэг зурхтаа томоохон ажлуудыг эхлүүлэхдээ томоохон дайн тулаанд явахаас өмнө кофе ууцгаадаг. За тэгээд энэ ер нь кофег яаж одоо хизээ олж дэлгэрүүлсэн гэдгүүд дээр бол их олон их сурвалжуудаас олон одоо ялгаатай зүйл гарч ирдэг. Гэхдээ ерөнхийдөө нийтдээ одоо нэгддэг нь бол энэ Марна эрдний 9-р зуун буюу одоо 800-аад оны үед Этиопоос хамгийн анхны кофе ирсэн гэж үздэг. За энэ бол Этиопийн нөгөө кафа мужид байдаг. Энэ нь бол Калди гэдэг нэг ямаачин залуу явж байгаа тийм ээ. Явж байгаас тэгсэн чинь нөгөө ямаанууд нэг тийм улаан жимс эзнэхээ дараа амар тийм нөгөө хэлшвчтэй болоод байдаг шүү дээ. Ингээд нөгөө шүн унтахгүй ямаанууд ингээд яваадсэн чинь өөрөө идэж үзсэн чинь өөрөө бүжиглэмээр болоод нойр нүрэхгүй болж ирээл те. Ингээд кофе үүснэ Этиопийн кафа мужаас кофе хийсэж гайхалтай те. Тэгээ кофе гэж нэрлсэн бахна шүү дээ. За тэгээд ламнар бол эхлээд бол нэг чөтгөрийн жимс гээд бол шууд гал руу хайсан бэл. Тэгсэн чинь нөгөө галаас нь маш гоё үнэр гарчсан. Тэгээд нөгөөд чинь хуурчлаад галан дээр гаргаж ирэнгүүтээ нэгчиж байгаа. Тэгээд кофе те. За энэ кофений ёслол гээд бууна церемони гэж ёслол хийх юм. За энэ бол шингэн шошийг аваад хамгийн гол зүйл нь орж иж байгаа зочныхоо нүдэн дээр нь шошоо хайрна. Кофений шиг хайрна, нүдэн. За тэгээд нөгөө өөрсдийн зөвхөн кофенд зориулсан жебена гэдэг ийм шавар ийм вартай тэрэндээ 3 удаа бусгах нь. За тэгээд аягнууд нь хүртэл эхлээд абол гэдэг аяганд тийм. За дараа нь тоналууд амжуулна. За ингээд берека аяганд хийгээд үйлчлэн ч гэдэг юм уу. За ингээд энэ ёслолт бол бүх хүмүүс цуглаад ингээд кофе ууцгасан. За тэгээд сая 2025 онд болсон дэлхийн гармоны авах шалгуулах хэмжээгээр очиод Өмнөд Африкийн бүгд найрамд улсын Klerksdorp гэдэг хотод явжсэн л та. Тэгээд явжсэн чинь тэнд нэг кофений маш сайхан үнэр гараад очиод ингээд орсон чинь үнээр л кофений газар маш гоё кофетэй. Тэгээд ихэнхдээ дандаа эспрессо зардаг. Тэгээд ингээд ороод ингээд кофе уугаад ингээд маш гоё. Нөгөө энгийн эспрессо, арабико, бразилика кофе дээр уухаар чинь нэг тийм жоохон нялуун гашуун төрдөг. Гэхдээ яг тэр Этиоп кофег уухаар Европ улсын зөөлөн хамттай хэрнээ сэргээгч чинь яг л эспрессоно шиг маш гоё санагдсан. Тэгээд та нар хаанаас ирсэн бэ гэсэн чинь бид нэр Этиопоос ирсэн юм гэж байгаа. Хааваас Өмнөд Африкт. Тэгэхээр одоо ч гэсэн Этиоп одоо кофе бол маш одоо алдартай юм аа гэж. За тэгээд мэдээж түрүүний нөгөө хэлсэн TEF гэдэг гурлаар талах гэдэг те. Энэ нь бол цавуулгагүй. Цавуулгагүй gluten free. Тийм байна. Тийм. Gluten free талах гэдэг нь гоё шүү дээ. Тэгэхээр хоол ундааны хувьд бол маш сайхан хоолтой. За ингээд нөхцөл эрүүл сайхан те. За тэгээд хоолоо бол яг энэ Азиуч юм том ширээн дээр идэнэ. За тэгээд бие биендээ хийж ингээд өгдөг. Жишээлх юм бол нөгөө талхандаа дотор нь ингээд мах ороогоод ингээд жимс ороогоод бие биендээ өгдөг юм. За энэ нь бол хайраа илэрхийлж байгаагийн хамгийн том бэлтгэл.
улс орнууд өөр өөрсдийн байдлаар бие бидэд хайраа илэрхийлдэг шүү дээ. Франц бол тэ уруулан дээр нь хэл оролцуулан үнсэх ч юм уу. Эсвэл Төв Аз болон уугуул индианчууд бол тохон дээр нь үнэрдэг ч юм уу тийм. Тэрнтэй адилхан ч юм уу тий. Энэтэй адилханаар одоо тэрхүү одоо хоолыг хэр том байна. Төдий ч нэ хайртай гэсэн үг гэж ингэж өгдөг ийм бас юутай байна гэж. За Этиопуудын хоолнд хамгийн чухал зүйл бол малцаг барих гэсэн. Энэ бол Этиопийн энэ ортодокс мөнлөөр ингээд үсчээ гэж. За энэ бол цагаан хоолны өдөр гэж байна. Жилийн 365 хоногийн 200 өдөртөн цагаан хоол. Этиоп тэр аяар. Тэгэхээр энд бол их үе цагаан хоол. За ялангуяа лавг баасан гарагт 3 дахь 5 дахь өдрүүд цагаан хоол идэн дандаа нөгөө жимс хүсийн хоолч. За тэгээ нөгөө теф идэх гэсэн үг шүү дээ. Тэгэхэд тийм учраас дэлхий дээр байгаа хамгийн амттай, хамгийн олон нэр төрөл зүйлийн цагаан хоол, ногоон хоол, веган хоол Этиопт бай. Ийм болсон байна гэж тийм. 5 сар жилийн бараг 5 сар л мах идэх юм шүү дээ. Бусдын дандаа цагаан хоол идэх нэ. Гоё юм байна. За ингээд ер нь гэхдээ одоо Этиоп болон одоо исламын шинтнүүд чинь хоорондоо байнга харилцах шаардлагагүйс нь энэ хоёр одоо томоохон соёл бол хоорондоо тэгж мөргөлдөж айхтар томоохон дулаанууд болоогүй ч гэсэн хэд хэдэн тулгуурлалтууд бол мэдээж байсан гэж. За энд яагаад исламын шинтнүүд Этиопийг эзэлж аваад эсвэл нийгэм соёл руу дайрж ороод байдаггүй юм бэ гэхээр манай эрдэнэ 615 онд нөгөө исламын шинийг одоо гаргаж ирдэг их шүүзүүлэгч Зөнч Мухаммед байна шүү дээ. Мань хүн бол Меккад өөрийг хавчлагад өртөжсэн шүү дээ. Яг л одоо нөгөө Есүс Христтэй адилхан тийм. Хавчлагад өртөжсэн. За ингээд мань хүн бол яг хавчлагад өртөжсэн бусад хүмүүсийг бол Этиоп руу яваа. Тэнд хэнийг ч үл хадуурхдаг шудраг хаан бий гэж хэлсэн байна. За энэ нь бол яг исламын шинтнүүдэд бол ихэнх гүн үнцгийн нөлөө үзүүлсэн. За ингээд үнэхээр ч очиход бол үнэхээр тийм либерал тийм хаан одоо Аксум байж за тэгэд тэд нарыг бол исламын шинтнүүд өөрсдөө хүлээж аваад маш таатай ингээд амьдруулсан гэдэг. За ингээд ерөнхийдөө бол яг одоо юу гэдгийг соёл шашны байдлаар дайраагүй ч гэсэн эдийн засаг за тэгээд стратегийн түншлэлийн хувьд бол энэ хоёр мэдээж хоорондоо мөргөлдөн. За тэгээд нөгөө барьсан байсан Адулис бомб бол байхгүй болсон. За тэгээд исламууд ерөнхийдөө бүсэд орж эхэлж байна, төвөөж эхэлж байна л гэж тийм үү. За ингэж ихснээр нөгөө Этиопийн ард түмэн маань нутгийнхаа илүү гүн рүү илүү нөгөө өндөр уул руугаа цогтож эхэлсэн. За тэндээ бүтэн 1000 жил ирсэн. За энийг нь бол Английн алдарт түүхч Эдвард Гиббон хэлсэн байдаг. 1000 жилийн турш дэлхийн ертөнцийн Этиопийг мартсан бөгөөд Этиопчууд ч дэлхийн ертөнцийг мартсан. Тэд дайснуудаараа хүрээлүүлэн унтж байхдаа Христийн шашны харал болон үлдсэн. За ингээд ер нь Этиоп мандаж байсан бол альва эзэнт гүрний яг л жам ёсны дагуу нэг бол хөрш зэтгэлтийнхээ хамгийн дээд хэмжээнд дүрнэ, нэг бол одоо дороотлогоо хамгийн доод болно гэж. За энд бол маш олон ингээд дайн тулаанууд ингээд явагдана. За тэгэл нөгөө угсаа солигдсон маш олон хаадын үе цааш ингээд үргэлжлээд ингээд явна гэж. За ингээд 1200-аад оны үе болж ирнэ. 1300-аад оны үе болж ирнэ. За ингээд энэ үед бол 1314-өөс 1344 оны хооронд амьдарч байсан 1-р Амда Сеон гэж хаан гарч ирсэн. Энэ Амда Сеон гэдэг хааныг бол Этиопийн Наполеон гэж нэрлэдэг. Яагаад гэх юм бол мань хүний засаглалын үед бол Этиоп газар нутгаа буцааж тэлж эхэлсэн. Тэгэхээр мань хүний үед бол анх төр барихад байсан газар нутгаа 2 дахин тэлсэн. За мань хүн бол яг өөрсдийнхөө зүүн хэсэгт орчиж ирсэн нөгөө исламын шинтэй хүчрэг султаанууд байсан байна. За энд бол Ефрат, Адал гэх мэтийн томоохон улсуудыг бол тэр чигээр нэзэлж аваад исламын шинтнүүдэд хинбэ гэдгээ ерөнхийдөө харуулсан гэж. За гэхдээ мань хааны явуулсан бодлого бол itinerant court гэдэг юм л да. Ер нь тэнмэл хааны орд. Ер нь одоо юу гэдгийг манайхтай адилхан нийслэлийн нүүлгэлсэн байна л да. Тэгэхээр энэ бол хэд хэдэн ийм даваа талтай юм. Энэ бол тухайн бүс нутгаа захирахад их амархан болж байна. Дээрэс нь бусад одоо овг аймагуудад би та нарын эзэн шүү гэдгийг харуулдагтай адилхан. Одоо нөгөө хятадын мундаг айлаг Жинхэ гэдэг чинь нөгөө Юнло хаамаа эднэр гээл те. Тэгэхээр Жинхэ эднэр өөрсдийнхөө соёлын мэдлэг ингээд харуулж хэн одоо том ах нь вэ тохиолдож вэ гэдгийг харуулж явсантай адилхан газар дээр Этиопийн хаан явсан байх нэ гэж. За ингээд одоо Европод орчихно. Португал.
Саяных тэр нөгөө хувлаа ханыг өсөж болох нь тий. Монголын эзэнт гүрнийг Бээжин рүү аваачаа Датун гэдэг их юан улсын хувлаа одоо Датун гэдэг том нийслэлийг байгуулж байгаа. Бид нар та нарыг захирж байгаа шүү гэдгийг харуулж байгаа. Тэрэнд яс төсөөтэй байна тий. За ингээд ер нь Европуудын домогт бол Престер Джон гэдэг ойлголттой байдаг тий. Одоо нөгөө маш алсад очдог христийн шашинтай маш хүчрхэг хаан байдгаа гэд. Тэгээд Европод бол тэр хүнтэй уулзахыг бол битүүхэнтэй болон илэрч далдаарч хүсэж исэн. За тийм хайгуул явдаг. Энийг бол манай түүхчнэр бол өөрсдийнхөө түүх рүү татж оруулаад магадгүй бидний Крэйт аймгийн одоо Хэрэд аймгийн Тойрол ван ханыг бол христийн шашинтай байсан историан байсан учраас Престер Джон гэд магадгүй гэж үзсэн болвол Африк судлаач нар бол одоо яг энэ Этиопийн энэ хаадыг бол Престер Джон гэж Португалчууд олсон гэж биччихлээ л дээ. За ингээд Португалчуудтай бол худалдаа намаа хийсэн. За тэгээд энд бол нэг зүйл чухал зүйл болсон. За тэгэхэд бол яг тухайн үед байсан Адалын Султан тулс гэдэг Этиопийн ойролцоо байсан нэг Султан тулс байжээ. За түүний одоо алдарч жанж нь бол Ахмад ибн Ибрахим Алгази гэдэг Алгази гэдэг мундаг жанж л та. Этиопчууд өөрсдөө бол гранд буюу одоо солиот гэж нэрлэдэг. Солиоттой галзуу хүн гэж нэрлэдэг. Энэ бол Османы эзэнт гүрнээс галц зэвсэг гараад ирсэн дарь одоо хэрэгэлсэн учраас Аркебуз гэдэг нөө зэвсэг байдаг шүү дээ. Тэрийг авцсан. За тэгээ нөө Этиопууд чинь эзэлхийн хэрмүүдээр хурж ирэхэд нь адилхан христийн шашинтай Португалчууд нь тэгээд христ итгэгчтэй туслана гэд. За ингээд хоорондоо дайн хийгээд за тэгээд бол Португалаас 400 Португал баатар гэдэг. Одоо ер нь Этиопийн музейнууд 400 Португал баатарын зураг мөрөнтэй байна. Энэ 400 баатарыг бол хэн авчирсан юм бэ гэхээр 1541 онд Васко да Гамагийн хүү Криштован да Гама гэж хүн авчирсан гэдэг. Нөгөө хамгийн анх тийм Европоос энтэх хүрэх далайн замыг нээдэг Европ Африкийг тойрдог те Васко да Гама болвол түүний хүү Криштован да Гама ирсэн. Өөрөө хөрхий алагдсан гэдэг ч гэсэн мөхлийн иргэнгүй ирсэн бол амарсан гэж. За ингээд за цаашаа бол түүх бол цааш үргэлжлэн. За ингээд энд бол бас нэг одоогийн шашны одоо зүйлүүд одоо мөргөлдөөнд гарч ирсэн. Жишээлх нь бол Португалчууд бол ихэнхдээ Жезуитууд арай өөр урсгалынхан болоод тэр чинь тийм учраас нөгөө ортодокс хоёр чинь хоорондоо мөргөлдөнө гэж тийм ээ. Тэгэхээр иргэний дантай мөнчүүд хүртэл байсан. За ингээд бас одоо Гондар хэмэх хотыг бас байгуулсан. За энэ магадгүй J.K. Tolkien-ий Гондар гэж хотыг бас энэ Этиопийн Гондар хотоо санаа авсан гэж зарим хүмүүс үздэг хотын цайзуудын дүрслэлийг бол за энэ Гондор улс нь бол уран барилгын бол гайхамшиг үзүүлжсэн. За энэ бол 1600 1700 оны үед тэгэхээр нэлээд наашилчлаа гэсэн үг тийм үү. За ингээд энэ бол ихэнхдээ Португалийн Бастел өнгийн барилгууд за мөн Португалийн одоо цайзнуудтай адилхан мөн хамгийн сонирхолтой нь Энтхийн одоо их Монголын эзэнт улс гэж их Монголын одоо архитектурын сонирхолтой юм холмог оруулсан ийм улс бүрдсэн. Энэтхтэй ялангуяа тэр Монголын улстай ихэнх ойр холбоотой ингээд байсан. За зөвхөн арслангууд хашдаг хашаатай байсан ч гэдэг юм уу юм сонирхолтой зүйлсийг бас дурдж болно гэж. За ингээд үржирч штэ тий. Одоо 18 дугаар зурлуу барыг өчтөр гэсэн үг шүү дээ. За 1800 оны үед бол 100 жилийн турш бол одоо манайхан шиг баг хаадын үе гэдэг шиг бол Этиопт бас юм баг хаадын үе очсон. Энийг бол хунтайж нарын эрийн үе буюу Зимене Месафинт гэж үе бол нэрлэгддэг. За эднийг бол 2 дугаар Теодрос хэмэх ийм хаан бол зогсоож ингээд авч чадсан гэдэг. За энэ бол за буцаад одоо Этиопо ихтсэн ийм хаан байна гэдэг. За ингээд ер нь энэ 2 дугаар Теодрос хаан бол Этиоп улсын тэр 100 жилийн одоо нөгөө тодорхойгүй байдлаас нь орчин үеийн гүрэн болгосон. Тэгэхээр энэ бол Оросд байсан магадгүй Петр Великий, 1-р Петр дэх Петр хаан Оросд Европын оруулсан шинжилтийг орчин үеийн шинжилтийг хийсэнтэй адилхан 2-р Теодрос хаан Этиопт одоо шинжилтийг хийжээ гэж. За тэгээд мань хүн бол маш их одоо цэргүүдийг жишээлбэл цалинтай болгох, байнгын хайрамтай болгох, мөн асар том их хэмжээний аврагтан буулгах, Севастополь гэдэг нэртэй их бүх гэжсэн. Одоо энэ нөгөө хаант Оросын одоо тус зайд орсон тийм юмнууд л байгаа. За 2 дугаар Теодрос бол Британтай
Англитай их холбоо сүлбэгээ өргөжүүлэх ихээхэн хүсэжсэн. За энэ нь бол нөгөө л нэг Османы эзэнт гүрний худалдааны сонирхол стратегийн байршлаас шалтгаалаад. За тэгээ тухайн үед бол эн чинь 1800 он гэхээр Английн алдарт Викторианы эрен болж штэ Виктория хаан. Тэгэхээр Виктория хаан бол зөвтлийг бол хэд хэдэн удаа явуулж ирсэн. За ингээд хамтдаа одоо исламын шинтнуудыг дарья. Гэхдээ Английн засгийн газраас бол мань үнд өөрт нь хариу зөвтөл өгөөгүй. Ийм учраас хоёрдугаар одоо Теодорос хаан болвол тухайн үед Этиопийн нийслэлд байсан тухайн үеийн Английн консул болон Английн сурвалж язгууртай хүмүүсийг цайзтай хорсон байгаа юм л да барьцаалж аваад. За энд нь бол мэдээж Англи бол татгалзсан уурлан тийм ээ. Ингээд 1868 онд нөгөө барьцааны хүмүүсийг авах гад Сэр Роберт Напиер гэж хүн 13,000 орчим зэсгэлсэн цэргийг бол авалцсан. Нэгтэй бол нөгөө Энэтхгээс авчиж байгаа байхгүй. Тэгээ нийтдээ 44 зааныг хүртэл ингээд аваачаад Энэтхгийн нөгөө колон байгуулсан учраас Этиоп руу хойрхон тийм. Тэгээд оцсон байдаг. За ингээд хөрхий хаан бол өөрөө баригдсан. За тэгээд Теодорос хаан бууж өгсөн. За тэгээд мань хүн бол яг баригдахынхаа өмнө Виктория хатан хааны өөрт нь бэлгэлсэн гар буугаар өөрийнхөө амийг хорлож амиа өгсөн байдгаа гэж. За ингээд англичууд бол 1868 онд эзэлснийхээ дараагаар нөгөө түрүүнд дурдсан Этиопийн маш одоо чухал одоо номнууд нөгөө гэрээний автор энэ тэр бүх Этиопийн одоо тэр идүүлгийн зүйлсийг тэр чигээр наваад Лондонын хүмүүсээр авсан. За энэ явсан одоо энэ соёл иргэншлийг нь батдаг энэ чухал одоо зүйлсийг Этиопийн засгийн газар одоо хүртэл одоо Их Британи, Ирландын нэгдсэн улсын засгийн газарт удаадараа бол захидлаа өгдөг. Гэхдээ бид нэр хэдийгээр одоо тоож авч шилждэггүй юм л юм л да. За ингээд явчих. За энэ 19-р зуун гэдэг бол мэдээж хэрэг Европын их эзэнт гүрнүүд Африкийг үгүй яг л одоо тий яг өөрсдийнхөө газар юм шигээр яг хувааж ингэж авч исэн ийм үе тохиож байгаа шүү дээ тий. За ингээд Итали бол Этиопт бол ихэн сонирхолтой байсан. Яг тийм үл мэдээж газар дундын тэнгис за тэгээд цаашаа мэдээж одоо тэгтээ нөгөө Суэцийн сувг Ситригүү байгаа үе ч гэсэн сонирхол бол Этиоп руу байсан гэж. Мэдээж одоо Францын колониуд, Британий колониуд бол Африкт байхад Итали бол юугаараа тутах вэ? За ингээд орсон. За ингээд 1889 онд Этиопийн 2 дугаар Менелик хаан Италитай бол найрамдлын гэрээ байгуулсан байгаа. Гэхдээ Италиуд ер нь Европуудын байнгын гаргадаг зан одоо гаргасан. Ер нь л Америк төвүүдийн одоо нутгийн овгийн ахлагчдаар гаргаж ирсэн тэр залнуудаа гаргасан. Жишээлбэл тухайн үеийн Этиопийн амхаар хэл дээр одоо нэг гэрээний хувилбарыг нь бичсэн. За нөгөөх нь болохоор Итали хэл дээр. Гэхдээ хоёр хэл дээр бичгтээ хоёр өөрөөр бичсэн. Өөрсдөө нь ойлгуулсан нь болохоор Этиоп улс Италийн тусламжийг хүсвэл авч болно гэдэг. Харин Итали хэл дээр нь болохоор Этиоп улс цаашдынхаа гадаад харилцааг зөвхөн Итали улсын зөвшөөрлийн дагуу. Тэгэхээр энэ шууд басаар болчихсон шүү дээ. Ном бич хэрэгтэй. Шууд. За мэдээж 2 дугаар Менелик хаан болтой нэг юм мэдээд шууд миний энэ улс бол хэний ч хараад байх ёсгүй гэж үзэн үдээ шууд Итали улстай дайн зарсан. За ингээд 1896 оны 3 дугаар сарын 1-нд Адвагийн тул амлсан. Энэ бол маш чухал. Тэгэхээр мэдээж Итали бол цэргүүдээ Европоос татна 20,000 орчим цэрэгтэй 20-30,000 орчим цэрэгтэй. За тэгээд нөгөө л Евроцентризмын үзлээр Африкуудыг бол зэрэлгүүд гэж дутуу үнэлжсэн. Харин нөгөө талд 2 дугаар Менелик хаан бол Этиопийн бүх ястан омгууд тухайн үеийнхээ Этиопийн нэгдсэн хэлээр ярьдаг байсан бүх христэн шинт хүмүүсийг цуглуулад 100,000 гаруй цэрэг бол цуглуулж чадсан. Гэхдээ мэдээж хэрэг одоо юу гэдгийг цэрэг дайны стратеги хэдий сайн байвч нөгөө зэвсэглийн хувьд бол Итали бол мэдээж илүү байгаа шүү дээ. Гэхдээ Менелик бол маш сайн жанжин байсан учраас уулын хавцалд эслээд за тэг шийдвэрлэх цохилтыг бол хүний даваагаар өгснөөр хэдхэн цагийн дотор Италийн арим тэр чигээрээ сүрээд генерал офицеруудын тэр чигээр нь өчлөөд тэгээ үлдсэн цэргүүд нь бол арга буюу цуцсан юм байдгаа. За энэ нь бол дэлхийд дахныг бол цочроос ялангуяа Европыг бол цочроосон тийм ээ. Колониудаа алдах нь гэж айцсан нэгдэн. За дээрэс нь Европ бол Итали ялангуяа засгийн газрын тулд ичгүүрт он биш тэ 1800-аад оны сүүл үехээр за энээс болоод Ром хотод бослог гэсэн. За тэгээд ер нь энэс эхлээд Европын гүрнүүд бол Этиоп улсыг бол бүрэн эрхт улс юм гэд колоничлалын нөгөө гараа савраа улсаагаа татсан байх нь шүү дээ. За эндээс эхлээд маш чухал Евроцентризмын эсрэг гарч ирсэн үзэл буюу
пан африканизмын үзэл. Нэгдсэн Африк. Нармай Африк гэх үү? Одоо юм. За тэгээд Этиоп албан ёсоор Албаныхаа өнгийг ногоон, улаан, шар өнгөр. За тэгээд яг энэ пан африканизмын үзлээр одоогийн Африкийн маш олон улсууд нөгөө ногоон, шар, улаан өнгийн талбайг хүрэлцэлдэг. Тэгэхээр нэгдсэн Африк. Бид өөрсдөө хэргийг өөрсдөө захирах ёстой гэсэн санаа тийм ээ. За ингээд Этиоп гэдэг улс нь Африкт байснараа улс төрн зөнхөлснөөрөө хар арьстай, өнгөт арьстай хүмүүсийн хувьд бол Африкийн одоо ард түмнүүдийн хувьд бол Этиоп гэдэг улс одоо хүртэл хэд чөлөөний бэлэг тэмдэг цамхаг ингээд болсоор байна гэж. За ингээд сүүлд бол орчин үеийн Этиопийг шинжлэхэд бол энэ 2 дугаар Менелик хаан бол ихэнх хүч зарцуулсан байдаг. За тэгээ нийслэлээ бол Аддис Абеба руу бол шилжүүлсэн одоогийн нийслэлчүүд тий. За тэгээд мань хүн бол анхны төмөр замыг оруулсан, телефон утас, сургууль, эмнэлэг, захилгаан, гэрлийг эднэр ингээд нэвтрүүлсэн ийм хаан байна. За ингээд сүүлчийн эзэн хаан руу орж ийн. Энэ бол Хайле Селасие гэж хаан байгаа. За энэ бол маш чухал. За энэ Хайле Селасие гэж хааны одоо яг Этиоп жинхэнэ нэр нь бол Растафари Маконин гэж хаан. 1930 онд хаан ширээнд суусан, бүр одоо 20 дугаар зуунд одоо хаан ширээнд суусан ийм хаан 44 жилийн турш удирдсан. За тэгээд орчин үеийн эцэг гэж нэрлэгддэг. За ингээд 1935 онд нөгөө Муссолинигийн фашист дэглэм үүсч гарч ирсэн. Тэгээд дахиад тогтолсон байдаг шүү дээ. За гэхдээ харамсалтай нь бол Этиоп бол газар нутгуудаа алдаад эзлэгдсэн байдаг шүү дээ. Гэхдээ энэ Хайле Селасиегийн үүсгэсэн хамгийн чухал зүйл нь нөгөө нэгдсэн Африкийн холбоо гэдэг байгуулсан. Тэгэхээр Африкууд бие биедээ туслах ёстой гэдэг. Дээрэс нь одоо энэ Хайле Селасие хаан бол үндэстнүүдийн лиг буюу те одоо League of Nations билүү? Нэгдсэн улсын байгууллагын өмнөх байгууллага шүү дээ. Эндэр дээрээс бол хэлсэн үг нь бол өнөөдөр бидэнд тохиолдож байгаа зүйл маргааш та нарт тохиолдох болно гэдэг ийм одоо алдартай үгээ бол гэж хэлсэн байдгаа. Тэгээд одоо энэ дэлхийд дахинд бол том гүрнүүдийн эсрэг дуурч чадсан ёс суртахууны тийм удирдагч болсон гэдэг. За ингээд Английн нэмжлэгтэйгээр 1941 онд их чөлөөгөө болоод заач ингэж авч чадсан. За ингээд одоо энэ хааны одоо нэрээр нэрлэгдсэн Растафари гэж хөдөлгөөн болсон. Одоо нөгөө нэр нь Растафари гэдэг нэртэй шүү дээ. Нөгөө Раста гэдэг Ямайкийн Раста гэдэг юм бараг шашин шиг юм болсон байдаг шүү дээ. Энэ бол яг юм борхон шиг шүтдэг юм шашин үүссэн байгаа юм л да. Тэгээ Ямайкд үүссэн. Тэгээд энэ Хайле Селасие гэдэг хааныг бол Библи зөвнөсөн хаадын хаан Соломоны угсааны одоо аврагч гэж хэлээд тэгэхээр одоо нөгөө Растаг шүтдэг хүмүүс болвол одоо хаан нь бол Этиопийн хаан байх нь дээ. Охин нь бол тий. Тэгэхээр энэ нэр нь бол шууд шишнийх нь нэр болчихж байгаа. Рас буюу гүн гэсэн утгатай. Тэгээд Тафаригаас гаралтай гүн гүнзгий гэсэн утгатай Растафари хөдөлгөөн. Тэгээд Боб Марли бол Этиоп оронд шиг холбоотой. Боб Марли ч нөгөө Раста шүү дээ. Тийм болчихсон тий. Тэгээд ер нь Этиоп одоо юу гэдэг нь одоо ислам шашинтуудын хувьд одоо Мекка, Медина, Христ болон Евдайн шашинтнуудын хувьд бол Иерусалим гэдэг бол Растачуудын хувьд Этиоп юм байна л да. Ариун газар бол Иерусалим те. Аддис Абаба байгаа байхгүй юу те. Ингэж явдаг. Тэгээд нөгөө pop соёл, дуу, хөгжим, марн биенэ тэрэ. Тэгэл Раста манай төрөл Раста гэж хөгжсөн байдаг шүү дээ. Нөгөө Боб Марлийн өнгийн малгай залгаатай pop цогцтой юмуд чинь тэгээд тийшэгцсэн байдаг те. За ингээд Зүүн Африкийн хамгийн Этиоп улсын хамгийн сүүлийн одоо хэсэг рүү орж байна. За энд бол 1974 оны хувьсгал болон одоо энэ хаан засгийг авч ирсэн энэ хувьсгалыг чухал нөлөө үзүүлнэ гэдэг. 70-аад оны үед ер нь Этиопт маш их тийм өсгөлэн гарсан байна. Ингээд энэс болоод эдийн засаг нь хямраад за тэгээд цэргийн зөвлөл нь босч гарч ирээд Дэрэг гэдэг тогтолцоог гаргаад ирсэн. За энэ сүүл рүүгээ нөгөө коммунист социалист улс болох руу нөлөө хөтсөн юм байдгаа гэж. За ингээд яг энд буюу 1974 онд 3000 гаруй жил үргэлжилсэн Соломоны угсааны хаан засаг төгсгөл болоод энэ Хайле Селасие гэдэг хамгийн сүүлчийн хаан 1975 онд учир бүтээлгээр одоо таал төгссөн байдаг. Энэ бол мэдээж ойлгомжтой байх гэж бодож байна тийм ээ. За ингээд энд бол улаан террор бол Этиопт гарсан. Яг л социализм хэрхэн орж ирдэг, хэрхэн гардагын айдлаар бол тэнд төгсөөл болсон. За бүх газрыг
болвол газар тариалан ч гэдэг урай лозон гарч ирнэ. Феодализмын системээр нь хална, сэхэтнүүдийг байхгүй болгоно. Нөгөө сүүлчийн хаан Селасийн маань маш олон хүмүүсийг Америк нэгдсэн улс руу сургаж ирсэн залуучуудыг тэр залуучуудыг бүгдийг нь хэлмэгдүүлсэн. За ингээд улаан тэрор те сэхэтэн оюутан залуусыг ингээд хөнөөсөн. Тэгээ дээрэс нь Этиопийн эртний язгууртан энэ соёл шашны нөлөөг бол байхгүй болохоор мэрийжсэн. Гэхдээ одоо бол авч үлдсэн байгаа. За ингээд нөгөө өсгөлөнгөөс чинь болоод 1984-өөс 85 оны хооронд Live Aid гэдэг ер нь Африкта маш том зохиогчсон нөгөө donation-тэй одоо нөгөө хандвийн арга хэмжээнд өрнөсөн. Гэтэ энэ бол бас нөгөө муу тал нь болохоор хүмүүс Этиоп гэж тооршоод өсгөл нь бодсон шүү дээ. Энэ талаараа магадгүй тий арай өөр талаас нь харуулсан юм болоо тий. Мандаж явсан гүрний тийм өлсгөлэн ядуу орон шиг төсөөлж харах юм шүү дээ. За ингээд сүүлд буюу 1991 онд мэдээж дэлхийн геополитик одоо дэлхийн одоо политикийн эргэлтийн үеэр за мөн одоо коммунист эргэлтийг одоо төлөвлөсөн. За ингээд одоо 1993 онд Эритрей гэж улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалаад Этиоп улсаас тусгаар гарангуудаа одоо Этиоп улс нь далаад гарцгүй хамгийн томоохон улсуудын нэг гэсэн. Цагтаа бол Адулис хэмээх одоо тий улаан тэнгис, Бабел, Мандебийн хошуу, Энтекийн далай, ойрох дорнд Энтекийг Европтой холбож байсан маш том эзэнт гүрэн одоо далайд гарцгүй энгийн нэг юм улс болчиход байж байна. Хооийнхээ метрополист хот байснаа тий. Тий. За ингээд түүхийн одоо энэ их шуургыг бол яг ингээд амьд гараад ингээд явж байгаа энэ Этиоп улс нь бол Африктивтэй огт колоничлогдож байгаагүй. Африктивийн бахархал. За мөн хамгийн чухал бол Этиоп бол өөрийн бичиг үсэг, за Хуанли цаг тооллыг хадгалж үзсэн өөрмөц ертөнц юм аа. За тэгээд сүүлд нь бол хамгийн энгийнээр дүгнэхэд бол Этиоп бол Зүүн Африк гэдэг утгаараа хүн төрөлхтний хөлгийн нутаг бөгөөд кофений эх орн юм аа. За баярлалаа. Өнөөдөр бид нар ингээд мэдэхгүй Этиопийг сонсонгууд одоо алдарснууд нь хэн байдаг вэ гэдээ мэдэхгүй байдаг ийм сайхан Зүүн Африкийн орноор ингээд аяллаа. Тэгээд ийм сайхан орноор аялуулсанд баярлалаа. Их олон мэдлэгийг хөрвүүлж авлаа. Тэгээд Монголын төвхтэй бас их ойролцоо юм шиг тий. Манайх ч бас 1993 оноос арчлалд орсон тий. Тэрэн шиг ингээд энэ оронд бас 90-ад онд бас нэлээд олон зүйлсүүд бас болж исэн байна. Тэгээд Монголын төвхтэй бас нэлээд ойролцоо санагдсан энэ сайхан хэлсийн тухай ярьлаа. Тэгээд баярлалаа Дэлгэр хоттой. Ингээд хэвчээ дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа баяртай.